Манай улс эх 5 жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, малажих хувь газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар улсын хурлын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлж байгааг төрийн тэргуун уулзалтын үеинд онцолсон юм а. Хүнсээ дотоодоос бүрэн хангадаг болохын тулд төр засгаас боломжтой бүх талын дэмжлэг тусалцаа үзүүлнэ гэдгийг хэлж байна. Мөрөн сумынхан мөрөн голоо төшөглөн 1944 оноос төмс хүнсний ногоог 78 дахь жилдээ тариалж байна. Цаашид ногоочд өөрсдийн тарьсан ногоогоо худалдаалах цэг байгуулах, эргэлтийн талбайгаа 200 га болгож тэлэх боломжийг нутгийн иргэд уулзалтын үеэр асууж байлаа. Хуучин голоосоо сувг татдаг энэ сувг маань олон жилийн хугацаанд сайн засварлаж чадаагүй. Энэ байдлаасаа болж ногоогоо услгааны систем бол зайлшгүй шинжлэх шаардлага гарсан. Энэ асуудлыг маань газар дээр нь шийдэж өгч шинэ инновац технологи шингэсэн услгааны сувг шуудууд толгойн барилгыг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Тэгээд энэ бол мөрөн сумын ногоочдын цаашдын тарьж байгаа ногооныхаа талбайг 3-аас 4 дахин томруулж Хинтээ аймаг Чингис хотынхаа хүнсний хангамжид голлох үүргийг гүйцэтгэх боломжийг бас олгож байна. Том орнуудтай борлуулалт хийн гэдэг хэцүү. Яалтч байхгүй Хинтээ аймгийн очиж бид нар борлуулалтаа ингээд хийдгээ. За гэтэл яг нэг тогтсон бид нар тийм борлуулалтын цэг бас байдгүй. Хуучин гараар нүдээд бөөн шороогоо нүдээд ногоогоо тарьдаг байсан бол агрегатаар өнөөдөр бид нар энэ агрегат ногооны зайруудын үр шимийг хүртээд явж байна. Энэ бол биднэрт маш том боломж гаргаж өгч байгаа гэж үзэж байгаа. За тэгээд энэ 60 гагаар нэмэгдүүлэх юм бол ажлын байр нэмэгдэнэ. За тэгээд иргэд энд суманд ирж амьдрах, суурших, хүн ам нэмэгдэх, сургуулийн хүүхдийн тоо нэмэгдэх гэдэг олон ажлууд ашигтай ач холбогдолтой юмнууд бий болж байгаамаа. Хүнсүүтэй аж ахуй хөнгө үйлдвэрийн яамнаас сумын тариаланчдад зориулж 90 морины хүчтэй трактор, анжис, борноо, чиргүүлийг хүлээлгэн өгсөн юм. Хинтээ аймгийн мөрөн сум 2021 онд 678 тонн төмс, 548 тонн хүнсний ногоо хураа авсан. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцүүх Хинтээ аймагт ажиллах үеэрээ аймгийн бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг даргын хамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан агчдтай уулзсан юм а. Улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ялангуяа ирээдүйн хөгжлийг тодорхойлох 10 зорилтын талаар товч мэдээлэл өгсөн юм. Монгол Улсын ерөнхийлөгч төрийн албан хаагчид ёс зүйг эрхэмлдэг, өндөр ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байх ёстой гэж үздэгэ онцолж байлаа. Төрийн алба бол нэг зэгцтэй, сахилах хариуцлагатай, чамбай, нэг нямбай өстэй. Ингэж Монгол улс хөгжил. Эх 5 жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоос хангах, 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, архитектуртай тэмцэх зэрэг Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн албан агчдын оролцоо манлайлал чухал гэдгийг уулзалтын үеэр тэмдэглэсэн юм а.